жоохон ханшны хувь залхуу бодлого тодорхойлдог. Уян хатан байна гэж зах зээлд найд нь харгаар өдөрдөн ингээ хайчдаг. Тэр эн чинь өөрөө маш жижигхэн эдийн засаг байгаа шүү дээ. Хэрэглээний зах зээл нь маш жижигхэн эдийн засаг байгаа. Гэтэл та бүхэн өнөөдөр бас л тэрийг аваад ороод ирсэн. Валютын хань шиг чөлөөтэй тавина гэж. Үнэн чанартай өнөөдөр валютын хань шүсгэд хэн хожиж байгаа? Байгалийн баялгаа зарж яваа нөхдүүд хожиж байгаа. Нөгөө зах зээл дээр судалдаа хийж байгаа нөгөө хэдэн жижиг бизнесүүд чинь бол маш хүнд нөхцөлд амьдарч байгаа. Ханшийн хувьд бол бид нар бол одоо явж байгаа энэ тогтолцоотойгоо цаашд явах нь бол зүйтэй болов уу гэж бодож байна. Тэмч учраас энэ мөнгөний бодлогын үндсэн чиглэл дотроо энийг бид нар оруулж ирсэн байгаа. Гишүүний санаа зовоод байгаа ханш тогтвортой байх нь зүйтэй гэдэг дээр бол 100% санал нэг байна. Энэ маань өөрөө валютын орлогоос хамаардаг зүйл.